Миний ээж одоо залуудаа яг 2 настай боллоо. Тэнхэрэг тэнгэрийг хатаг болгон өрөөгөө юу баярлалаа ээжигээ өрн таэнда зэвнийг алтан нарыг дэрэн танаа барья. Би бас нэгэн хүндтэй аав ээжтэй хүүхдүүдээс нь ирүүлсэн мэдчилгээг яг одоо шинэ он гарахаас өмнө дамжуулах гээд ирсэн байна. Тэгээд миний аав ээжээ та хоёртаа маш их хайртай шүү. Биднийхээ төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа. Тэгээд маш олон хоног бодож ээж та хоёрыг яг энэ оны босгон дээр баярлуулъя гэж шийдлээ гээд 3 сайхан залуутай айлан байна. Тэгээд 3 залуу нэрээчүүдээс нь ийм гоё хүндтэй аав ээжийнхэн зургуудыг мөн ориглуун дарс ийм хөөрхөн тоортон заримгийн хамт баярлуулахад бэлэн болсон байна. Тэгээ бүгдөө баяраа тэмдэглэж байгаа сайхан айлгаа хамтдаа харцгаая. Нандин өгүүлэг шүлэг нэгдчилгээгээд эмчилгээ дамжуулдаг пэйж үйдгийг. За тэгээд хоёрт маань шинэ он гарахаас өмнө яг энэ шинэ оны босгон дээр нэгэн эмчилгээ ирсэн баггүй юу? Тэгээд хоёртаа дамжуулах гад хүрэлцэн ирлээ. За тэгээд маш их хайртай шүү. Бидний аав ээж байгаад маш их баярлалаа. Тэгээд 3 залууга өдөө зэрэгтэй өсгөж маш сайн хүмүүс болгосонд талархлаа гэд. Энэ гоё бэлгийг. За тэгээд мөн мэдээж ийм хүндтэй бэлгүүдийг бас бэлдсэн байгаа. За хахад энийг энэ хүндтэй зургийг. За эгчд бас хайртай шүү гэд. За манайх болохоор тэгээд сэтгэлийн захидлыг нь хүлээж аваад тэгээд мэдлэгийг хүлээн авч байгаа хүмүүстээ уншиж өгдөг байхгүй юу? Их ч ойлгохгүй шүү. За тэгээд бас баярынхан нэм ориглуун дарсыг хахад. Аав ээжд маань хэлээд өгөөрэй. Сэтгэлийн ийм хөөрхөн захидлыг бас бичсэн байгаа юм. Бид хоёртаа уншаад өгөхгүй. Хайртай аав ээжтэй 3 сайхан залуугаас нь болон ирээчүүл хийсэн. Бидний аав ээж байдагт маш их баярлалаа. Тэгээд хоёрынхаа хүүхдүүд болсондоо бид нар маш их баярлж явдаг шүү. Тэгээд та хоёр минь энэ дэлхийд ховорхон заяах тийм хүчтэй сэтгэлтэй өшиг толгуур баган минь байдаг юмш байдаг аа. Бид өнөөдөр ийм зөв хүмүүжлтэй сайхан амьдралтай яваа маань аав ээжтэй минь ач юм шүү. Одоо та хоёр минь үр хүүхдүүдээ эрүүл сарвуу сайхан байж үр хүүхдүүдтэй ач зээ нараа сайхан амьдарч сайн хүн болохыг өсөн дэвжиж байгааг баярлан харж суухал үлдсэн юм шүү. Тэгээд хайртай шүү та хоёртоо шинэ ондоо аав ээж хоёртоо аз жаргал эрүүл бүр хамгийн сайн сайхныг хүсье гэд ийм хөөрхөн сэтгэлийн захидлыг нь бас хүргэж яваа. За энийг ихчтэй. За тэгээд таяр маань манай пэйжээр дамжуулаад хүүхдүүдтэй хэлж чаддгүй сэтгэлийн үгээ бас хэлчих болно. Энийг барьж байгаа даа. За баярлалаа. Винтийн бэлэг байсан байна. За би одоо 3 сайхан залуутай. Тэгээд хамгийн том залуунуудад аваатлаа. Дараагийн залуу маань баян далаа, хамгийн дараагийн бага залуу Шин далаа гэсэн 3 залуутай. Тэгээд одоо миний 3 сайхан залуу бас түүзэний зэрэгтэй ийм сайхан хүмүүжлтэй хүн болгож өгсөн бас хандаа бас баярлж явдаг юм аа. Би бас энэ ташрамд нас хэлэх хэвээр тий. Тэгээд том залуу маань Улаанбаатар хотод амьдран суудаг. Тий. Одоо энэ 25 онд бол манад бас Азгийн амартай сайхан он жил болсон. 25 оны 10 сард одоо том залуу маань хөрөм найраа хийсэн. Сайхан биер охинтой болсон. Ач хүүтэй болсон. 25 оны 7 сард маань одоо яас хөрхөн хамгийн бага залуугийнхаа хөрхөн одоо энэ ачтай болсон. Одоо манай энэ бас хөрхөн биер охинтой болсон.
дунд залуу маань залуу ёсоор одоо нэрээ хийцэн. Тэр хажуудаас амьдран сууд юм аа. Тэгээд өдөр бол одоо маш их баяртай байна. Тэгээд аав ээжтэй бол одоо миний хүүхдүүд бол бас сайхан зөв хүмүүжлтэй. Одоо хүүхдүүдтэйгээ адилхан одоо явж байгаад маш их баярлж явд юм аа. Миний 3 хүү бол өнөөдөр одоо аав ээжээ бол ганц өнөөдөр биш энэ урд зөндөө баярлуулж явдаг. Одоо 25 хоногт одоо аав ээжтэй миний 3 хүү бас машин авчирч одоо аав ээжтэй бэлгэлжсэн. Тэгээд ийм одоо гинтийн сюрприз одоо ийм баярт мэдээ бол байнгын одоо юм үжидэг. Яг хүүхдүүдтэй бол маш их баярлж байгаа. Одоо энэс илүү аав ээжээ баярлуулна гэж юу байх вэ? Тэгээд одоо энэ дашрамд хэлэхэд бас 3 хүүхэдтэй бас одоо аав хүний хувьд хэлэхэд одоо бас хатуу зөрүү янз бүрийн үг хэлжсэн бол миний хүү бас хүүхдүүд минь уучлаарай. Би ч одоо хүүхдүүдтэй жоохон ширүү харьцдаг. Гэхдээ хүүхдүүдтэй ширүү харьцдаг ямар муу хадлаас нь харьцах биш. Сайн хүмүүлээсээ сайхан хүмүүжлэлтэй байгаасаа хүмүүстэй адилхан сайхан амьдраасаа гэдэг утгасаа л одоо хүүхдүүдтэй жоохон зүрх гэлж явдаг. Тэгээд янз бүрийн одоо буруу зүрх гэсэн бол авахыг аваад хаяхыг одоо хайж байгаараа гэж хүүхдүүдтэй бас хэлэх байх. Тэгээд би өөрөө жолооч хүн дээ. Сургууль төгсөөж жолооч болсон. Тэгээд одоо өөрийнхөө хажууд 2 хүүтэйгээ бас юм одоо энэ хөшөөтийн ургаа тээвэр хийдэг дээ. Тэгээд дунд хүү маань одоо бид тэрийг багаас хойш хамт амьдарч байгаад аавынхаа мэргэжлийг сонгоод жолооч болоо явж байсан. Баггүй маань одоо бас цэргийн сургууль мөргүүл төгсөж явж байгаад тэгээд сүүлд ирээд аавынхаа шавьаар ороод бас одоо энэ баруун хөшөөтөд бас автагаа хамт бас нэг компанид ажилладаг. Тэгээд би одоо 2 хүүтэйгээ сайхан алтан даваагаар 2 хүүтэйгээ бас ингээд тээвэр хийгээ яваад одоо энэгээр бас их бахархдаг юм аа. Нэг хүү болохоор тэгээ хотдгүй бас манай хавтынхан болоод даандах ингээд тий. Ийм дуулаад одоо ингээд урдгийнхаа ажлыг хөрөө явж байгаа маа. Тэгээ 3 хүүгээрээ маш их бахархдаг. 3 хүүтэй маш их баярлж явдаг. Тэгээ миний 3 хүү одоо 3 бид 5 амбултай байсан одоо манай амбулч одоо 9 жирнэд маш сайхан олуулаа болж байгаа. 3 хүү маань 3 хөөрхөн бэр охинтой болсон. Дээр нь бүтээр одоо 4 ачтай болсон. Одоо бас нэг ач нэмэгдэж байгаа. Тэгээ манай гэр бүл ерөнхийдөө бол өнөр өтгөн сайхан болж байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Одоо ийм сайхан энтиг бэлэг бариад энэ одоо энэ сайхан 25 оноо сайхан үдээд 26 онд бүгдээрээ эрүүлийн аз жаргалтай инх тунх одоо байхыг хүсэж байна. Та нартай бас баярлалаа. Та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. За зөндөө баярлалаа хта. За эгчтэн байна. Үр хүүхдэдээ яг өөдөөс нь хараад хэлж чаддгүй дотроо хэлмээр байдаг үгс юу вэ гэж дамжуулаад хэлж өгдөө. За хүүхдүүдээрээ маш их бахархаж байна. Тэгээд хүүхдүүдээрээ маш их бахархаж өнгөрсөж байна. Ажил үйлсэн сайхан шинэ онд амжилт гаргаад шинэ оны баярын мэнд хүргье л гэж хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай шүү. Баярлалаа. Тэгээд хүүхдүүд нь бэлдээд тааштай мэдээж маш хүндтэй зургуудыг бэлдсэн баг. Тэгээд мэдээж задлаад аав ээжд минь харуулаад өгөөрэй гэд биднээс хүссэн. За таяр минь гой зураг задлаад ямар зураг байна. Үзье. Яг цас хайсны дараа орчлон ятхан догшиг яг чиний бас миний энэ чиби амрах дуртай би зүрхнээсээ Таны ээж дуртай ээж ийм гоё зүйл. Миний ээж одоо залуудаа яг 2 настай болоод өсчээ. Тэгээд энэ одоо дээр үеийн хүмүүс ч их зураг мөрөг авах болтгүй байсан.
Тэгээд нэг ийм хар зураг байдаг одоо миний төрөвчин дотор тий. Энэ хүн бол ерөөсөө одоо бурхан одоо би одоо ээжийг бурхан гэж хүн юунаас ээж хүнээс. Тэгээд би ээжийг мөнхийн бодроо болж. Одоо дэлбэрч чүтж явдаг. Тэгээд одоо миний төрөвчин дотор одоо яг хайгаа би тагтаас хав. Тэр зургийг маань одоо миний хүн асж байгаа утсан дээр нэг оруулсан байсан юм. Тэгээд тэр зургийг оруулаад тийм болгосон байна. Тэгэхээр маш их баярлж байна. Ээлтэй хамт сууж байгаа юм шиг л харагдаж байна. Яг одоо та яг ээж. Тэгээд миний ээжийн зургийн зураг. Одоо би дандаа дотроо бодож одоо болж идэхгүй юм байвал залбирч ингэж явдаг. Хүн бол ээж гинээс бүтдэг. Түүний бүтээж байгаа юм чи бурхан байд. Би бодож явдаг. Тэгээд энэ зургийг маань одоо ийм болгосон байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн маш их баярлалаа. Нэстгийн тийм байлаа. Би одоо ээж маань одоо 52 3 настай өнгөрсөндөө намайг жоохон байх үедээ тэгээд Одоо хэд настай? би одоо өөрөө 56 настай. Надаас баг хүн байсан байна. Хэдэн жил хадгалж байгаа тэр зураг? Энэ зураг одоо утж байгаа мó энэ akkor хаана байсан юм бэ? Юусоо гаргахгүй юм биш үү? Юусоо гаргахгүй. Тэгээд энэ юм байл. Зөвчөндөө хадгалаад юм байна. За баярлалаа. За баярлалаа. Яг л юм. За ихчээ мэн, ихчил мэн ямар гин тийм билүү байна. Харахгүй ш бич. Би харахтай. Ингэж хат хоёлаа. Хоёул юм байна. За. Чих мэн. Ийм гоё зураг. Энэ зургийн тэрхий юм. Аав ээж хоёр. Энд ингэ зураг байгаа юу? Ийм зураг байхгүй шүү. Хүүхдүүдтэй хайртай шүү л гэж хэлдэг. Маш их бахархаж хүүхдүүдэд баярлаж явдаг шүү, хайртай шүү. За тэгээд ах ихч хоёртаа бас маш их баярлалаа. Ажил амьдрал нь бүр ингээ улам дээшээ дэвжиж бүр ингээ 3 үеэрээ маш гоё аз жаргалтай, эрүүл сайн сайхан байгаад ирж байна. Баярлалаа. Ямар гоё хүмүүс, яг таньдаг хүмүүс аль дээр зэвж санагдаад байна. Эл ханхалсан өвөр дээр тань эрхлэх гэж би мэдлээ юу. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд маш баярлалаа. Одоо нэг далимдуудад одоо Улаанбаатар суугаад аваалаа. Оноо ач бат. Орч оноо. Яг чирэж байна. Маш их баярлалаа. Нийс аав ээжээ баярлуулъя. Одоо энэ зураг ястаа хамартай. Тий одоо энэ Тэнхэрэг тэнгэрийг хатаг болгон өрөөгөө юу. Баярлалаа ээжээгээ хүрэн таанга